Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Манай Syndicate Talk Exclusive буюу Syndicate ярилцлагын маань тусгай дугаарын ээлжийн дугаар үгээр эхэлж байна. Тэгээ энэ удаа би маш сонирхолтой зочныг та бүхэнд урьж танилцуулж ярилцлага хийхээр студидтэй ураад байна. Тэгээ энэ хүн бол доктор Саранзаяа. Саранзаяа доктор Их Британи Умард Ирландын нэгдсэн хаант улсын Лондон Софтбанк University буюу Лондонгийн зүүн эргийн сургуулийн бизнесийн сургуульд менежментийн ахлах багш хийдэг. Мөн MBA буюу бизнесийн удирдлагын магистрийн хөтөлбөрийн захирлыг нь хийдэг ийм мундаг өсгөө. Наадмын амралтаараа түр Монголд ирээд байгаамаа. Тэгээд миний ярилцлагын урилгыг хүлээж авч хүрэлцээрсэнд маш их баярлалаа. За баярлалаа. Тэгээд сая бас айгүй тийм гоё мэдээ авлаа л да. Та сургуулийнхаа шилдэг багшаар шалгарсан байна шүү дээ, тий. Шагналыг авсан. Баяр хүргэе. За баярлалаа. Тэгээд танаа сургууль чи өөрөө 1892 онд байгуулагдсан. Дотор 8 салбар сургуультаас гадна технологийн коллеж, бүр 10 жилийн сургууль тий. Сургуультаа. Тэгээд 10,000 багшаас одоо шилдэг болсон байна. Тэгээд дахин баяр хүргэе. Тэгээд тантай ярилцлага хийж байгаа. Одоо миний нэр төр хэрэг байна. За маш их баярлалаа. Би ч гэсэн ингэдэг их орондоо ирээд тэгээд энэ ярилцлагыг угаасаа мэддэг. Тэгээд үздэг. Тэгээд энэ өөрийнхөө үздэг Syndicate Talk дээр бас ингээд зочин болоод орж ирж байгаадаа бас их баяртай. За баярлалаа. Тэгээд хоёулаа ерөөхдөө цаг маш байгаа. Гэхдээ ярих юм надад бол амар их асуух юм байна. Бошгоо асуулт руугаа оръё. Таны карьерийн замнал Англи улстай холбогдсон түүх юу юм бэ? За би анх 2009 онд Англид очижсэн. 2009 онд юугаа хийгээд англи хэлгүй хүн Англид анх хөл тавьж илаа. Тэгээд 10 жилдээ Орос Герман хэл сурсан хүн. Тэгээд Англид англи хэл сурах гэж анх очижсэн гэсэн үг. Тэгээд тэрнээсээ хойш одоо суралцаад магистр доктороо хийгээд одоо тэнд нийт 18 жил болсон байна да. Үндсэн ажил маань яг менежментийн чиглэлээр багшлагын сацуу те MBA хөтөлбөрөө ингээ хариуцж гин гэж шүү дээ те. Тэгээд тэр талаараа жоохон дэлгэрүүлж яриач. Тэгээд дээр нь нийгмийн маш олон ажил мэрэгжлийн болон мэрэгжлийн бус холбоотой ажилт гэж би мэднэ. Энэчээс хамгийн чухал нь аль нь гэдэг таны хувьд хамгийн их цаг нөөцөө юун дээр илүү сүүлийн жилүүд зарцуулж байна. За угаасаа олон одоо угаасаа академик чиглэлж байна. Эсвэл одоо их судалгааныхаа чиглэлээр бол тэр зүйлийг олон хийдэг. MBA хөтөлбөрийн захирал гэж явдаг. Тэрнээс гадна яг албан ёсоор бас бизнесийн сургуулийнхаа гадаад харилцааг бас хариуцж явдаг. Тэгээ гадаад харилцааг хариуцна гэдэг маань манай сургуулийн бизнесийн сургуультай харилцаа холбоо тогтоох гэж байгаа гадны улсууд те сургуулиудын одоо яг тийм academic standard quality-г шалгадаг гэсэн үг. За нийгмийн бусад одоо мэдээж нэг мэрэгжлийнхэн чиглэлээр British Academy of Management гэж байдаг. Британий менежментийн академи гэдэг энэ бол маш том нэр хүнд бүхий байгууллага. Энэ байгууллагад бол би бас core member хийдэг. Гэхдээ яг нөгөө юутай менежмент тэр дотроо яг нөгөө gender in management гэсэн тэн дээр chair хийдэг. Тэрнээс гадна common good management гэдэг юм одоо менежментийн одоо яг сүүлийн үеийн шинэ төрөл юм да. Тэн дээр энэ бол олон улсын community Австри төвтэй. Тэгээд дэлхийн одоо нэг 27 их сургуулиуд нэгдээд ингээд энэ их сургуулийн эрдэмтэд нэгдээд ийм community байгуулсан. Тэн дээр бол steering committee гэж явдаг. Энэ бол яг нэг мэрэгжлийн чиглэлээр яг хөө тэгээд мэрэгжлийн бус бол тэгээд Монгол identity гэдэг байгууллагууд бас тий. Тэн дээр бас яг нэг боловсролын талын зөвлөх гэдэг гих мэтчлэн буюу ер нь бол олон байгууллагуудад ер нь нэгэнт ингээд сурцсан юм чинь тий одоо ер нь мэдлэгээ аль болох өгөх түгээх чиглэлийг би өөрийнхөө үүрэг гэж боддог л да. Тэгэхээр ер нь чадлаараа цав цагаараа дамжуулаад ер нь нийгэмдээж түгээх юмсан гэж бодож байна. MBA хөтөлбөрийн захирал гэхээр яг MBA хөтөлбөрийнхөө нөгөө юуг нь хөтөлбөрийг нь гаргах, хичээлийн хуваар, сонголт, агуулга дээр нь ажиллах, тэгээ тэтгэлэг энэ төр одоо бүгдийг хариуцна гэсэн үг тийм. Яг манай MBA хөтөлбөр бол сая 2 жилийн өмнө бүрэн шинжлэгдсэн. Тэгээд тэр бүрэн шинжлэлийг нь бол би өөрөө яг ингээд зохион байгуулж гардаж хийсэн гэсэн үг. Тэгээд одоо гэхдээ хамгийн гол нь академик гэдгээсээ илүү одоо нөгөө нэг advisory committee гэж байгуулад зөвлөх committee гэж байгуулад тэгээд тэндээ голдуу нөгөө юуны бизнесийн байгууллагуудын захирлуудыг урьдчилаад өнөөдөр танад яг одоо яг ямар хүн хэрэгтэй байна гэдэг тентэр дээр тэдний саналыг маш их авч иж MBA хөтөлбөрийг дээр нэмээд AI орж ирж байна тий. Тэгээд энэ дээр дижитал үе ороод ирлээ.
одоо энэ нийгмийн хариуцлагууд ороод ирлээ. Энэ дээр орчин үеийн бизнесийн лидерүүд ямар байх ёстой, энэ зөвхөн бизнес гэлгүй нийгмийн лидерүүд ямар байх ёстой гэсэн үндсээр энэ бол бүрэн хөтлөө шинжлэгдсэн. Маш сонирхолтой гоё сонсогч. Би эргэж нэг дэлгэрүүлж асуунаа. Одоо миний дараагийн асуултыг таны одоо судалгааны үндсэн чиглэлчийг юу юм бэ те? Би нөгөө вебсайт руу нөрөө сургуулийн юунаас та нөгөө докторийн оюутнуудыг бас удирдах гадна зар тавьсан байлээ шүү дээ. Энэ чиглэлийн судалгааг би хийж байгаа. Энэ чиглэлээр хүмүүсээ хандаараа гэх те. Нэлээд олон юм байсан те. Соёлын судалгаа, гендер, доктортой хөгжил, хүний нөөц манлайлал гээд яг гол чиглэл нь юу байна? Доктортой манлайлал, доктортой хүний нөөц. Тэгээд доктортой буюу sustainable management гэдэг дээр л ер нь бүх зүйл орчиж байгаа гэсэн үг л дээ. Тэр дотор чинь нийгэмч орж ийн, хариуцлагч орж ийн, гендерч орж ийн, эрх тэгш байдал. Заавал гендер гэлгүй те хүний эрх ороод ирж ийн. Тэгэхээр яг тэр манайхан яг тэр ногоон хөгжлөөс орж ирж байгаа. Тэр доктортой гэдэг юм дээр л sustainable management гэдэг дээр тэр дотроо болохоор sustainable leadership, sustainable human resource management дээр ер нь нэлээд гололдог. Тэгэхээр бас нь бол тийшээ задраад явдаг гэсэн. Юун дээр нөгөө барууны зөв миний хувь хүний бодол шүү. Барууны юм гоё мундаг тэнд ажиллаж байгаа хөтөлбөртэй агуулга философиг Монголд ингээд шууд хуулаад ажиллахлаар зарим нь ингээд ажиллахгүй байх тохиолдол байгаад идэг. Түүнтэй адилхан манайх ч одоо Монгол улс маань хувийн компанитай болоод дөнгөж 30 гаруй жилийн төгөө үзэж штэ тий. Яг нөө хүний байгууллагын амьдралын мөчлөгөр бол одоо нэг дөнгөж шилжилтийн нас мас руу орох гэдэг юм хайшаа тий гэж тайлбарлах юм одоо тий. Тэгэхээр ингээд тэнцээ мундаг явж байгаас энэ ноу хау менежментийн шилдэг туршлагыг Монголд нэвтрүүлэхэд зөрүү гардаг уу, гарч ийн үү? Монголтой холбоотой яг энэ чиглэлийн та өөрийнхөө энэ хүний нөөцийн байгууллагын засаглалтай холбоотой судалгаа хийхэд одоо манай энэ бизнес эрхэлж байгаа залуучууд те бизнесийн том компани эзэд тууцынханд одоо захиж хэлэх, хандаж хэлэх тийм зөвлөгөө, тийм зүйлийг юу хэлэх вэ? За маш гоё асуулт байна. Яагаад тэгэхээр миний доктор хийсэн шалтгаан бол энэтэй холбоотой байсан. Яагаад тэгэхээр 2012 онд би SXC их сургуульд доктор эхэлсэн. Тэгээд яагаад ингээд доктор яг нөгөө сэдв энтер гэдээ яриад явахаар тэр үеэр яг нөгөө экономик бум болж исэн. Тэгээд хойд яг би Англид бас нэлээд удацсан байсан учраас Монголоос ингээд гаднаас яг янз бүрийн эдийн засгийн формууд ч их болдог байсан, инвестмент формууд ч болдог байсан. Тэгсэн хэрнээ Монголын талын мэдээлэл маш бага. Тэгээд хятадын одоо жишээ нь ингээд Монгол хүмүүс яаж ажилтдаг, Монголд компани засаглал юу гэдэг ингээд чинь тэн дээр таг байгаа байхгүй. Тэн дээр ямар ч тийм мэдээч Монголд бол монголоор хийсэн судалгаанууд байгаа. Гэхдээ яг юу гэдэг нь баруунд одоо хүлээн зөвшөөрөгдсөн, хэвлэгдсэн яг менежментийн чиглэлийн судалгаа бол ер нь маш ховор. Ер нь баг байхгүй. Тийм. Тэгээд Монголын судалгаа гингүүд чинь тэр одоо юу гэдгийг nomadic эсвэл тэгээд нөгөө малажхуй чиглэлээр ихаар тэгээд би бодож исэн. Би ер нь ингээд монголооч мэднэ тэгээд барууныхныг ч мэднэ тэгэл янз янзын юм сонсогдно л да. Тэгээд би ер нь ингэж гүүрэн болох хэрэгтэй юм байна гэсэн сэтлэр би бол доктороо хийжсэн. Тэгээ миний докторийн судалгаа маань ч гэсэн юу Монголын менежмент одоо яг нөгөө нэг turbulent үеийн те шилжилтийн үеийн Монголын менежмент гэсэн сэдвэр би 2017 онд доктор хамгаалжсэн. Ер нь тэгэл 2015 оноос хойш одоо 11 жил Монголын бүх ер нь л маш олон компаниудтай жижиг дунд хувийн ингээл олон төрлийн бүх компаниудтай төрийн байгууллагуудтай ч гэсэн хамтраад менежмент дээр нь хараад зөвлөөд явдаг. Миний бас нэг хувь хүний бас нэг зорилго болохоор бас яг л ингээд сураад эхэлчихсэн юм чинь Монгол менежерүүдийг, лидерүүдийг заахад бүр менежерүүдийг чадахжуулах хэрэгтэй. Тэгжээж компани өсдөг. Тэгжээж бид нар өнөөдөр группийн хэмжээний том компаниудтай болон тэгжээж Монгол эдийн засгаар гэдэг тийм. Тэгэхээр энэ бол яг таны саяны хэлдгээр бол Монгол харин чиг 30 жилийн түүхтэй хэрнээ одоо ингээд 200 300 жилийн түүхтэй том компаниудтай өрсөлдгээд negotiate хийгээд ингээд амбицтай явж байгаа ч юм болов айгүй ололт. Тэгэхээр бид нарт юу тулгуурсан мэ гэхээр маш хурдцтай сурах. Маш хурдан аваад явах. Тэгээд ийм зүйл тулгуурч гисэн. Тэгээд за нэг асуулт руу очиорой. Мэдээч барууны одоо framework theory-г Монголд авчираад суйрлуулах боломж маш бага. Яагаад вэ гэхээр мэдээч нөгөө нийгмийн эдийн засаг нь өөр тэрнээс гадна хамгийн том ялгаа нь бол соёл. Ер нь менежмент гэдэг чинь банд хүн удирдах, хүнтэй хамт ажиллах гэдэг чинь хүний сэтгэл зүй. Хүний сэтгэл зүйн ард соёл нийгмийн амьтан учраас энэ бол соёл гэдэг маяг их явж байгаа. Cross cultural management гэж ярьдаг. Тийм учраас энийг бол ингээд шууд хуулбарлаад авах боломж бол үнэхээр байхгүй. Хамгийн сайн менежмент яаж хөгждөг вэ гэхээр мэдээч барууны зүйлийг харж юм байж алдааг нь бол сурж болно. Гэхдээ
хамгийн эхлээд бид нар өөрсдийгөө судлах хэрэгтэй. Би хин юм бэ? Би юундаа сайн юм бэ? Миний даваа тал болон сул тал юу вэ гэдэг дээр тэгээд даваа талаа хөгжүүлээ сул талаа ч гэсэн анхаарал явах юм бол энэ хөгжих боломжтой. Тэгжээж өөрсдийн гэсэн менежмент үүсдэг. Тэгээд Японы нууц ч гэсэн яг нөгөө Japanese management гэдэг чинь тэн дээр үүсдэг шүү дээ. Тийм. Яг нөгөө угаасаа миний ярилцлагын төгсгөлд нь асуух гэсэн асуултыг угаасаа яачлаа. Тэгэхээр би шууд одоо асуучих. Тэг би нэг зочин болгоноос асуух. Ялангуяа нэг exclusive тусгай дугаарт орж байгаа зочдоос заавал асуудаг асуулт нөгөө national identity буюу одоо Монгол ондоошил эзэмшил ижилсэл те тэгэл Монгол тодтгол гэж янз бүрээр орчуулад байгаа. Энийг яг өнөөдрийн Монголын нөхцөлд та сүүлийн 10 гаруй жил Монгол дээрш наадам үзээг анх удаасаа ирж байна. Тэгээ ялангуяа яг тэр мэдрэмжээр ингээ харахад яг одоогийн Монголын identity Монгол ондоошлын үйл яг юу байхаар байна? Таны бодлоор магадгүй юу таарахгүй жолно шүү дээ хувийн юу байх ёстой гэж боддог бай. Аюу хүнд асуулт. Тий, хүнд асуулт тий. Зөв буруу гэдэг юм ерөөсөө байхгүй. Гэхдээ яг таны нэг хувийн бодлоо сонсомоор байна. Тийм тэр бол яг л би өөрөө нөгөө нэг яг тэр social anthropologist хүн биш учраас би бол энэ дээр бол тийм мэрэгжлийн юу өгөх чад боломж байхгүй. Яг хөө зүгээр мэдээж Монгол хүн гадагшаа олон жил гэхдээ яг Монголтойгоо байнга холбоотой байдаг. Энийг бас Монгол амин чанар гэж орчуулдаг юм билээ. Надад бол тэр нэг таалагддаг Монгол амин чанар. Монгол амин чанар гэж юу юм бэ гэдэг. Тэгэхээр мэдээч юуны олон зүйл хэлтгэлтэй. Гэхдээ энэ дэр нөгөө нэг юуны Монгол хүн яг хурдан сурах энэ төр гэдэг. Гэхдээ тэрэн дээр бол миний бол баг явж тэр нь одоо энэ нөгөө нэг flexibility буюу те ингээд айгуу сайн хөрөвдөг. Тэгээд одоо миний бас нэг судалгаа байдаг. Яг энэ бол яг ковидын үеэр хэвлэгдсэн өгүүлэл ахгүй эрдэм шинжилгээний өгүүлэл. Тэн дээрээ би юу гаргаж ирсэн бэ гэхээр нөгөө нэг юм uncertainty-г яаж эргээр харах вэ? Энэ бол айгүй том чанар гэж би боддог. Одоо ингээд тэгээд миний судалгаа хийгээд явж байгаад нэг тийм quote байсан. Тэр нь айгүй гоё юу байсан. Нөгөө өөрчлөлт гэдэг бол угаасаа нөгөө байгалийн өгөгдөл тий тэгээд энэ дээр бол тэгээд энэ өөрчлөлтөнд ингээд ямар ч өөрчлөлтийг монгол хүмүүс эргээр хүлээж авдаг. Энэ нь бол баруунд бол шал өөрөөр байхгүй юу. Нэг ингээд uncertainty гэдэг чинь айгүй тийм негатив утгатай. Тэгэнгүүт чинь манайх болохоор uncertainty гэдгийг энийг нэгдүгээрт боломж гэж хардаг, хоёрдугаарт эн чинь айгүй тийм эерэг зүйл гэж хардаг, гуравдугаарт нь энэ бол байдаг л ёстой. Угаасаа амьдрал бол ингээл юм өөрчлөлт юм аа гэж хардаг юм уу. Тэн дээр барууныхан бол айгүй тийм сайн. Манайхаас суралцах зүйлс бол байна л да. Бас манайхан гээх хэрэгтэй зүйлс ч гэсэн байна. Юун дээр Монголтой холбоотой яг энэ судалгаануудаа хэр хийж амжиж гин чадж гин. Газар шим компани дээр судалгааны ажил хийгээд буцаж байгаа гэж би мэдчихээн. Өөр Монгол компаниудтай хэр ажиллаж гин. Монголын энэ бизнесийн саяны яг энэ uncertainty-г хэрхэн хандл хийж те удирдах даваа тал болгож байгаа талаар бас гоё кейс зөндөө байдаг те. Гэхдээ энэ гоё кейсийг барууны ихтэй сургуулиудын бизнес менежментийн одоо хичээлийнх нь яг аль биесны кейс болох боломж байдгүй. Ер нь гарцсан байгаа юу? Яг аль биесийн кейсэр бол гараагүй. Монгол улсын хувийг менежментийн ер нь бол миний бүх судалгаа Монголтойгоо холбоотой явдаг. Ер нь бүх судалгаа доктороос ахгуулаад энэ судалгаанууд явагдаж байгаа. Бас нэг том судалгаа бол cross cultural management-ийн бүр тийм дэлхийн том database байдаг. Globe Hofstede гэдэг ярихаар хүмүүс мэддэг. Hofstede's cross cultural management гэдэг. Тэн дээр Globe гэдэг бүр дэлхийн 132 орныг хамруулсан тийм том судалгаа хийсэн. Тэрэн дээр Монгол улс байхгүй байжгаад одоо 2 жилийн өмнөөс нэмэгдсэн. Одоо жил болгон дата апдейт хийгээд. Тэрийг нэг жил болгон биш, тэр бол ер нь 10 жилдээ нэг удаа хийгддэг. Тэгэд өмнө нь бол Монгол улс байхгүй байжгаад тэр дата нэмэгдсэн. Тэгэхээр одоо тэр нь бол яг бүр тийм national case болж ирнэ гэсэн үг л дээ. Одоо яг Монголын итгэлцлийн хэлбэр ямар ч үгүй тийм тэр чиглэлээр тэрэн дээр бас би хувь нэмрээ оруулсан бас их баяртай байдаг. Тэгээд яг энэ кейс бол гаргаж ирээгүй. Одоо жишээ нь одоо би сая газар ширэн дээр хийлээ. Тэгээд Max компани хангалттай resource дээр бас хийсэн. Тэгээд энэ судалгааны маань үндсэн зорилго байсан бэ гэхээр одоо энэ менежментийн хамгийн сүүлийн үеийн тренд гэдэг бол одоо энэ нийтийн сайн сайхны төлөө эсвэл одоо нийгмийн төлөөх менежмент гэсэн нийгмийн төлөөх удирдлага гэсэн иймэрхүү зүйл рүү орж ирж байгаа. Тийм юм зүйл яг одоо тийм хүн төвтэй гэж манайх нэг хэсэг одоо яриад байгаа. Тэгэхээр
баруунд одоо юу гараад ирэх гэхээр хүн байгаль төвтэй ийм юу менежмент хүн байгаль нийгэм гэ гурлан нэрэгдчихэж байгаа байхгүй юу. Ийм төвтэй бизнес байж болох юм уу? Болох ёстой юм шүү гэсэн ийм онол гараад ирсэн. Тэгээд энийг одоо Монголын кейс гаргах гэж нэг нь газар шим маань бол agricultural eco хангалттай бол mining тэ уулуурхай ч угаасаа нэлээд тийм controversial салбар шүү дээ. Тэгээд энэ хоёр дээр юм эсрэгдсэн энэ бол кейс болж гарна. Энэ онд багтах уу? Энэ онд багтана. Тий. Тэгвэл ямар гоё юм. Тэгвэл ингээд аль бие ёсоор ингээд Монголын компани тий. Нэг өмнө нь сургуулиуд дээр ингээд миний магистрт ингээд сурахаар яадаг шиг. Энэ Amazon-ы кейс тий. Google-ийн соёлтой гэдэг шиг одоо Монгол нэг ийм Монгол бас компани юм. Баярлалаа юм гоё юм гэж байгаа. Сая та common good гэдээ ялаа штэ тий. Тэгээ бизнесийн одоо ийм зарчим хандлага ерөөхдөө өөрчлөгдөж гинэ гэдэг. Тэгээд бас аюу олон хүн ярьж эхэлж байна л да. Common goods дээрээс нь одоо юу гэдэг stakeholder capitalism гэж нэлээдэн жилийн өмнөөс дэлхийн эдийн засгийн форум дээр яриад эхэлсэн. Компани утга учир зөвхөн ашиг биш ээ, хувь нийлүүлэгчийн асуудал биш ээ, тэ. Хэрэглэгч, түнш бүх хүмүүсийн асуудал мөн гэдэг. Тэгэл тэрэн дээр суурлал нэг компани нийгмийн хариуцлага, ESG, тэгэл сүүлдээ social enterprise энэ төргээ яваад байна шүү дээ. Тэ. Одоо яг амжилттай явж байгаа компаниуд буюу дэлхийн чиг хандлага нь яг аль шатн дээрээ байна. Монгол яг ханаа байгаад байна. Одоо бид нэр тэр одоо энэ сүүлийн хандлагыг төрүүлж гүйцэхийн тулд хин ямар одоо үйлдэл хийх ёстой болоод байна. За бас том асуулт байна. Тэгээд энэ дээр бол хоёулаа баг цаг ярьсан ч болох. Тийм дэлхийн одоогийн яг трендүүд нь амжилттай хийгдэж байгаа компаниуд ерөөсөө одоо энэ нийгэм рүү одоо жишээ нь юунаасаа United Nations ч гэсэн хэрвээ сая доллароос те илүү байсан бол та нар юу green reporting хийх хэрэгтэй. Тэгсэн 1 сая гэж тийм бажет зааж исэн бол одооноос эхлээд Европын холбоонд бол энэ жилээс эхлээд бүх төслүүд тэрийг репорт хийх хэрэгтэй болсон гэдэг ийм хууль гараад ирж байгаа байхгүй юу? Яг хууль биш яг зүгээр policy юм да тий. Журам гэхдээ энэ бол ер нь цаанаас ингэ шахаад хэлсэн стандарт хэлжтэй гэсэн үг. Тэгэхээр нөгөө өмнө нь ярьдаг байсан тэр одоо юу гэдэг компани нийгмийн хариуцлага гэдэг бол аль хэдийн мартагдсан. Тэгээд ESG ч гэдэг юм уу тий. Одоо ингээд юу руугаа бизнесийн байгууллагууд бол тэртээ тэргүй нийгмийн маш том entity учраас нийгэм рүүгээ чиглэж байгаа үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Гэхдээ үйл ажиллагаа гэдэг нь зөвхөн нөгөө ашгаар юм уу бизнесийн үйл ажиллагаа биш. Бизнесийн одоо нийгмийн аль нэг асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Жишээ нь одоо залуучуудын ажилгүйдэл юм уу тий эмэгтэйчүүдийн асуудал боловсрол юм уу энд ингээд хувь нэмрээ оруулах хэрэгтэй юм а гэсэн ийм одоо тренд гараад ирсэн байна. Тэгээд энэ талаар ч гэсэн нэг талаас компани зүгээс нөгөө талаас ялангуяа нөгөө нэг хэрэглэгчд маань маш их өөр болж ирж байна л да. Одоо энэ шинэ үеийнхэн гарч ирж байна те. Бидний үеийнхнээс тис өөр сэтгэлгээтэй маш тийм глобал сэтгэдэг үеийнхэн гараад ирсэн учраас энэ бол үнэхээр шахагдаж явна. Монголын хувьд хаана явж байгаа гэхээр одоохондоо манайхан болохоор нөгөө нийгмийн хариуцлагын хүрээ гэдэг нэлээд тийм infant тийм компани нийгмийн хариуцлага infant stage дээр л явж байна. Гэхдээ яг уу бас нэлээд одоо хүн төвтэй бодлого энэ төргөөс нэлээд яригадаад эхэлсэн л байна л да. Тэр нь бас нөгөө талаараа бас учиртай. Яагаад тэгэхээр Монголын бас нэг өнөөдөр хамгийн том бизнесүүдийн толгойн өвчин бол ажиллах хүч болсон байна. Ажиллах хүч нь бол үнэхээр ингээд хаанаас ямар хүн хүмүүсээ яаж хүлээн одоо тогтоон барих уу гэдэг те хөгжүүлэх үү тогтоон барих жоох те хөгжүүлэх үү гэдэг дээр. Тэгэхээр энэ бол яалтчгүй цаанаасаа ингээд шагдаад ирж байгаа байхгүй юу? Эхлээд энэ чинь ажилчдаа care хийж эхэлнэ. Тэгээд энэ бол ингээд цаашаага яста нөгөө байгалийн шалгарал гэдэг шиг яг team компаниуд цаашдаа тогтвортой болж ажиллана гэсэн. Жохон team юу гэдэг сөрөг гэх юм уу юу гэх нэг жок маягаар асуухад одоо ингээ юу шүү нэг ESG талынх нь ярьж байгаа нийгмийн enterprise гэдэг утгаар нь энэ дээр одоо чинь эдийн засгийн мэдээж нэг онлоотой холбогдсон шүү дээ тий цаад утгаараа тэнгууд ялангуяа манай нөгөө либерал гэдэг хүмүүс тий либерал үзэлтэй неолибералууд болохоор энэ бүр against байдаг шүү дээ юунд дими балаа юм яриад байгаа зүгээр гол юм чинь л одоо мөнгө ашиг тий тэгжээж хүн чинь хөглөгдөж аанда баг нөгөө зах зээлээ зарчмаар тэгээд тэр боловсрол эрүүл мэндэд сайжирна гэдэг энэ аргумент дээр та хэдийн те одоо барьдаг байр суурь нөх хүмүүс бас тайлбарлаж хэлдэг тайлбар нь яг юу ах вэ? Яа, за тэр ашиг олохын тулд ч гэсэн хүнээ бодох хэрэгтэй шүү дээ. Тэ ашиг олохын тулд ямар нэгэн бизнес үйл ажиллагаа гэдэг чинь нийгэм хүндээ нийгэмд үйлчилж байгаа байхгүй юу? Тийм учраас
яа бүр бодохгүй гэсэн байсан ч гэсэн тэр бол нийгэм угаас орж ирэх нь бол тодорхой л байна л да гэж бодож байна. Би үйлчлүүлэгчтэй болсон ч гэсэн нийгэм орж ирнэ. Хүнээ бодё гэсэн ч гэсэн ажилчтай тогтоон барь гэвэл бас тэгээд нийгэм орж ирнэ. Тэгээд одоо энэ нэг Forbes ч юм уу FTSE 100 гэх компаниудын жагсаалтын хамгийн том одоо критериинууд нь бол шалгуурууд нь тий юу байдгүй гэхээр яг л одоо энд бид нар бүгд ороод ирж байгаа байхгүй юу. Тэгэхээр үнэхээр та одоо бизнест 100-аас дээш жил оршин тогтнох бол хэцүү шүү дээ. Бизнес бол айгүй хүнд тий 100-аас дээш жил оршин тогтъё, legacy үлдээе гэж байгаа бол урт хугацаанд харъя гэвэл энийг бүр анхаарахаас өөр арга байхгүй. Та сая яг хэллээ бас зөвш анзаарсан байна. Угаасаа нийтэд илүү аах Монголын одоо хувийн хвшлийн хамгийн том асуудал нь хүний нөөц гэдэг тий. Тэгэхдээ нөгөө талаас нь ингээл зармаар харж яхад сошиал медиа харж яхад ингээл айгүй мундаг өндөр шатвартай залуучууд ажил хайж байна тий. Ажил олж чадахгүй байна гэж яриад байх юм. Нөгөө талдаа баг компани болгон хүн байхгүй байна. Сайн хүн хайж байна гэд хаавгараа зөрөөд идэмэ гэмээр яагаад байгаа байхгүй юу тий. Яагаад энэ хоёр хоорондоо матч хийж яахгүй байгаа дээ. Тийм болохгүй байгаа дээ. Аль алиндаа эргэлтэн байгаа мөртлөө тий. Би тэгээ энэгээр нэг 2 жилийн өмнө илүү яг юу яасахгүй нэг пост оруулсан чи миний баг оруулж хяналт авчихсан хамгийн өндөр постуудын нэг болсон. Аль компанид хүүхдээ ажил оруулах хүсдэг вэ? Аль компанид харин хизээч ажилд оруулахгүй гэж боддог бай гэл баг үнэгүй амар том судалгаа алдсан л да. Манай хүний нөөцийн компани менежерүүд дараа нь настаа хэлж ирсэн. Тэгэхээр тэрнтэй яг адилхан яг энэ зөрүү Монголд яг юунаас олж үүсэж байна? Миний харж байгаагаар 2 юмнаас болж байна. За. Компани соёл, компани засаглал. Яг ингээд үнэхээр чадaltaй хүн ороод ирэхэд те тэн дээр яг өмнөх одоо яг компани засаглал гэдэг манай аюул том зүйл манай Монголын гэдэг том групп компаниудыг одоо групп болсон компаниудыг харахад бид нар ч яг л 30 жилийн өмнө нөгөө ганцхан 8 хийжсэн хийгээл эхэлсэн компаниуд шүү дээ. Тэгээд ямар ч тэр бол яг шударгаар хэлэхэд мэргэжлийн бос. Тэгэл станер өөрөө тэгээд тэр олон ч компани эхэлсэн тэрнээс одоо шалгараад үлдээд томорцсон байна. Тэгэхээр компани томрохын хэрээр тэр соёл өөрчлөгддөг, засаглал өөрчлөгдөх ёстой. Ёстой байхгүй юу? Тэгжээж тэр компани түүнээс хичнээн одоо мундаг чадвартай хүн аваад ирсэн тэр хүнд эрх мэдлийн те empowerment-д хангалттай өгөх чадахгүй бол тэр хүнийг ажилд авч яах гэж байгаа юм. Тэгээд өстө нөгөө бүр Стив Джобсын ч гэсэн үг өгдөг шүү дээ тий. Хүмүүс надаас миний хамгийн гол нууц бол би өөрөөсөө хамаагүй илүү хүмүүсийг авчирдаг. Тэгээд тэр миний төлөө манай компаниг аваад явчихдаг гэдэг шиг тэрийг өөрчлөхгүйгээр компани засаглалыг дээр нь одоо энэ дээр одоо өстө тууз яригдаж эхэлнэ. Энэ бол байх боломжгүй. Тэгэнгүүт чи нөгөө харилцаа хандлагаас нь эхний нөгөө чадвартай залуус орж ирээд яг өөрчлөлт хийх гэж үздэг. Тэгээд нөгөөдөл нь хүлээж авахгүй бол тэгээд тэр нь бол матч хийж тэнд оршин тогтнож чадахгүй л дээ. Тэгээд энэ дээр би бас нэг юм хэлэх гэсэн тэр Gen Z-ийн талаар би бас асуух гэсэн. Тийм үү. Ингээд маа нэг би ингээд сошиалар харж байхаар ингээд манайхан зүгээр жок маягаар яваад байна тий. Айгу хошин маягаар та нар хэд оны хуу Gen Z болж энэ болохгүй байна гэд энэ бол маш буруу. Яг тэгэхээр эн чинь Gen Z гэх биш байх. Бид нар өөрснөө өөрчлөгдөх хэрэгтэй. Тэр менежментүүд өөрчлөгдөх хэрэгтэй. Тэгээд Gen Z чинь тэртэргүй бид нарын одоо үйлчлүүлэгч болж ирж байна, ажилчид болж ирж байна тий. Тэгэхээр бид нар ийм чадваргүй, бид нар ийм эндээ биш. Тэрийгэ дагаад менежерүүд удирдах арга барилууд өөрчлөгдөд явах хэрэгтэй. Энэ дээр бол би бас айгүйх тийм аюутай байдгийн. Ингэж бас болохгүй. Түүнээс биш тэд нар ч юм бол аюу тийм чадварлаг хүмүүс аахгүй юу. Тэгээд Gen Z-тэй асуу бас нэг холбоотой юм хэлэхэд юу нь яг хөө дэлхийд даяар л ингээд шинэ үеийнхэн Gen Z-хэн гарч ирж байна. Бид нараас арай юу гэдэг нь сэтгэлгээс тэхүүн энэ төр нь өөрч болох ёстой. Гэхдээ Монгол хүмүүсийн сэтгэлгээ дэлхийн бусад хүмүүстэй харьцуулах юм бол ер нь Gen Z тал руугаа. Яагаад гэж? Бид нар маш амархан юмнаас уйддаг. Нөгөө uncertainty байна. Юмнаас амархан уйддаг байна. Юмд айгүй амархан дасан зогсдог байна тий. Тэгээд ингээд нэг юмаа ингээд удаан хийгээд авах бид нар дурггүй. Тэгэхээр чинь ингээд Gen Z-тэй ингээд харьцуулаад үзэхэд бид нарын яг одоо үндэсний улсаараа ер нь бол Gen Z байхгүй. Тийм байчид Gen Z-гийнхнээ болохгүй гэдэг бол болохгүй. Тэгэхээр баг Монгол менежментийг ингээд судлаад гаргаад ирэх юм болвол тий яаж Gen Z-тэй уулзраа ололцох вэ? Шинэ үеийнтэй уулзраа ололцох вэ гэдэг дээр ч бас гарч ирэх боломжтой л. Тийм байна. Юм л да. Тийм байна. Юу та сая засаглал гэдэг аягүй чухал үгийг дурдлаа. Бүтцийг те түнтэй холбоотойгоор компани дээр туз байдаг те төлөөлөлөд зөвлөл гэдэг. Тэн донд нь бүр чухал үүрэг ролтой нэг хараат бус гişүүд гэж байдаг те нэг эздээсээ болон
компаниас үл хамааран шийдвэр гаргах одоо боломжтой, зоригтой, тэгээ зүрхтэй юм хүмүүс гээд. Тэгэхээр одоо түрүүний хэлсэн Монгол компаниуд тулгараад байгаа энэ асуудал өсөж өгчихгүй байгаа тийм сайн залуучууд тогтохгүй байгаа. Очихгүй байгаа, тоохгүй шалтгаан магадгүй компаниудын захис засаг байж болох юм байна гэдэг ингээд дүгнэлт гарч байна. Тэгвэл одоо компаниуд маань тууц эхлээр нөгөө нийтлэг ойлголт байгаад байж байгаа манай үзэгчтэй. Заавал нөгөө нээлттэй компани буюу хөрөнгөний биржээр гарч иж туцтай болдгоо тий гэдэг ойлголт байгаад ингээд яваад иж магадгүй. Тэгэхээр ер нь төлөөлөлт өгөх зөвлөлийн үүргээр ойлгоно. Мэдээж компани хууль мөл дээр байгаа л да. Гэхдээ та яг нөгөө илүү менежментийн тий онол практик талаас нь ингээд айгу энгийнэ тайлбарлыг бол туц байх үндсэн шалтгаан нь юу юм? Ямар нөхцөлд туц хамгийн зөв ажиллаж таны түрүүний хэлдэг засварлыг хамгийн дэд түвшинд гаргаж мундаг таалант татдаг компани болж чадах юм бэ. Энэ нууц нь аюунд айдээ. За яг нөгөө Монголд байгаа түгээмэл ойлголт нь нөгөө IPO гаргахт гэдэг нэг угаасаа шаардлага нь байдаг учраас тууз бий болгочдөг баг. Хуулиараа тийм. Түүнээс биш уг нь бол тууз бол байх хэрэгтэй. Хаалттай компани дээр бүх хаалттай компани дээр ч гэсэн тэр хэрэг компани цаашдаа өснө дивжий те. Одоо ингээд холыг харъя гэж байгаа болвол мэрэгжлийн бүр үнэхээр сайн чадвартай хүмүүсээр тууз бий болгох хэрэгтэй. Яг тэгэхээр тэгээд энэ нь бол тэднэр дээр үнэхээр тэрийг хоёрдугаар хараат бус байлгах хэрэгтэй. Хараат бус гэдэг дээр түрүүн та нэг зөвлөгөө байна уу гэжсэн тий. Тэгэхээр хэрвээ танай компанид тууз байгаад төлөөлөл удирдах зөвлөл байгаа тэн дээр нь магадгүй юунууд нь захирлууд нь ч юм уу эсвэл яг нэг эзэдүүд нь ороо суудсан бол гараарэ гэдэг тэр зөвлөгөөг бол би яг хэлээ. Тэр тууз ажиллаж чадахгүй. Хараат бус гэдэг нь байдал нь алдагдчихсан шүү дээ. Тэгээд тэр туузыг бол үнэхээр яг сайн сонсдог, ажлыг нь хийлэгдэг, тэднэр нь ажил хийлгэх гэж байгаа болохоос тэднэр чинь бол зүгээр символ биш шүү дээ, тий? Үзүүлэн биш. Тэгээд тэр хүмүүсээрээ компанид эхлээд сайн туузтай бол тэгээд тэр хүмүүсээрээ өстө компанийнхаа одоо нөгөө хэлбэл хідэн гишүүнтэй эдийн тэр тоогоор менежмент консалтантууд аваад ирж байгаа байхгүй юу? Тал чиглэлийн. Тэгээд тэр хүмүүсээрээ систем бий болго. Бизнес бол ерөөсөө систем ямар нэгэн байгууллага бол тийм систем бий болгох хэрэгтэй. Тэр тохиолдолд бол тэн дээр систем дээр үг байдаг л да. Юуны сайн хүн орж ирээд ажиллах биш. Ямар ч муу хүн орж ирээд сайн ажиллахаас өөр аргагүй механизмыг систем гэж хэлдэг. Тийм байна. Тийм тэрийг байгуул тийм болсон тохиолдолд бол тэрийг хүн сургаад авч гэдэг юм уу те ингэ болохгүй байна биш. Тэр ингэ систем нөр аваад явах учиртай ингэ тэхийн тулд хараат бус байлгаад тэгээ сайн хүмүүсээ аваад эрх мэдлийн тултлыг хариуцлагын тултал нэх гэдэг тийм л зарчмаар ажиллаж ажилтны төрөндөө. Зөвлөх үйлчлэгийг гэснээс одоо нэг технологитой холбоотой би дараагийн асуулт асууя. Одоо ингээл технологич одоо бүр цаг минутаар өдөр сар байтгаад цаг минутаар өөрчлөгдөв. За нөгөө хиймэл оюун ухаан энэ төр гээл явж өгч ин л доо. Тэнгүүд янз бүрийн судалгааны материал харж байхад баг одоо хамгийн түрүүнд ажлын байргуу болох те устж үгүй болох ажлын байрнууд дотор ч санхүү манхүү зөвлөг үйлчлэг гээд орцсон байна л да те. Тэгэхээр яг энэ менежментийн онолтой талаас хүний нөөц талаас энэ хүний нөөц асар том юу болох гэдэг шүү дээ те скандал болох гэдэг шүү дээ те өнөхөд гараад ирвэл ажлын аюул болон ажлын байрнууд алга болно. За баг тэгэл юм саяны тууц моз баг байх хэрэггүй бүх датагаа оруулаад чи хүнээс үл хамааран авилга авахгүйгээр машин ч өөрөө баг хамгийн зөв шийдвэр гаргана маргана яриа нөгөө талд агиих гарч ийн л да тийм. Тэгэхээр энэ эрсдэл бий юу? Ялангуяа магадгүй технологи суурьтай илүү их одоо ашигладаг компаниудын үед энэ бодит эрсдэл мөн үү? Хүнээс үл хамааран ингээд машин аваа явчих. За энэ их түүнээс хамааран асуулт байна тийм. Түүнээс хамааран менежментийн арга барил тийм хүний нөөцийн бодлого бас ингэж оронгороо өөрчлөгдөх бас эрсдэл байх уу? За эхнээс нь арай нэг жоохон зэгцтэй ярив. Энэ бол яг 5 жилийн өмнө одоо яг юу баруунд болж исэн одоо юу гэдэг юм бабл багхгүй юм хөөс. Нэг гинт AI орж ивэл те Elon Musk энэ чинь бас announcement хийгээл 2000 хэд он гэхэд хүн ажилгүй болно гэдэг юм уу те бүр ингээл бүх юм AI-аар болно гэдэг. Ингээд нэг бүр ингээл амар хөөс болсон юм. Тэгээд тэр бол намжицсан. Хөөс нь хагарцсан үү? Хөөс нь хагарцсан. Тэр хөөс одоо Монголд яваад байгаа. Одоо би ингээл одоо тэр нөгөө Монголын хүний нөөцийн академи энэ гээл тэд нар ингээл форумуд хийнгүүт чинь бүгд AI яваад байгаа байхгүй юу? Тэгээд бүгд дижитал гэж яриад. Тэгэхээр яаж ChatGPT-г одоо идэвхтэй илүү efficient ажиллах уу гэдэг. Тэгээ ийм юм дээр яваад байгаа. За энэ дээр
энэ бол хөөс хагарна гэж тэр нь бол би итгэлтэй байна. Одоохондоо тэр яг ингээд айгүйх тийм хурдцтай яригдаад байгаа. За нөгөө талаар нөлөөлөх үү гэвэл мэдээж нөлөөлнө. Оронгороо эргүүлэх үү гэдэг дээр бол менежментийн судлаачид бол өөр байр суурьтай байдаг. Үгүй. Энэ бол хүнийг хизээч ямар нэгэн IT ч юм уу технологи өөрчлөх боломжгүй. Одоо тэр хүний эмоц байна, intelligence байна. Магадгүй нэг айгүй том нэг аргумент нь байдгийн artificial intelligence гэдэг маань буруу орчуулга, буруу ойлголт. Intelligence гэдэг маань оюун ухаан. Intelligence гэдгийг бол зөвхөн хүнд байдаг одоо энэ шинээр юм хийдэг тий. Шинээр юм хийдэг зүйлийг intelligence гэж хэлнэ, оюун ухаан. AI бол өгөгдөл өгөөд датан дээр суурилсан юмыг одоо бараг л нэг үгээр хэлэх юм бол advanced Excel ахгүй юу? Бүх өгөгдлийг нь өгж боловсрол гаргаад ирж байгаа. Түүнээс биш цоо шинээр нь юу гэдэг нь те одоо Mozart-ийн симфони ч юм уу тийм юмыг AI гаргаж ирэх боломжгүй. Тэгэхээр нэг хэсэг эрдэмтэд бол энэ л ерөөсөө шал худлаа буруу нэршил, буруу ойлголт юм аа гэсэн юм юу гаргаад сөрөг юм аргумент гаргаад ирж байгаа. Тэгээд хүний нөөц мэдээж бүх зүйл өөрчлөгдөнө. Тэгээд хүний нөөц дээр одоо яг баруунд хамгийн сүүлд AI-тай холбоотой нэг том асуудал гарч ирж байгаа нь болохоор энэ залуу боловсон хүчнүүдэд маш сөргөөр нөлөөлж байгаа. Яагаад гэхээр нөгөө стандарт одоо босгын айгүй өндөр тавьчихж байгаа байхгүй юу? Дөнгөж төрөөд сургуулаа төгссөн залуучууд чинь мэдлэгэнч тийм сайн биш, ялангуяа туршлага бол бүр байхгүй. Тэгэнгүүт дундаж AI 3 жил ажилласан хүнтэй тэнцэхээр тийм ажил бүтэмжтэй гарчиж байгаа. Тэгэнгүүт чинь нөгөө нэг хүмүүс яах вэ? Эдгэрсийн эхлээ ажлын байр авахгүй болчихж байна. Эсвэл зөвхөн нөгөө нэг дунд шатны менежерийн ажлууд байгаад нөгөө анхан шатны гүйцэтгэлийн ажлын байруудыг AI орлоод ирж байгаа. Тэгэхээр одоо менежментийн зүгээс ер нь засгийн газрын зүгээс ч гэсэн ямар одоо мэдээлэл хийгээд өгöd байгаа вэ гэхээр AI-г битгий хит их хэрэглээч. Хүмүүстэй боломж олгоё. Түүнээс биш одоо хитрхи ингээд AI-жад ирвэл бид нар одоо ингээд ямарч нөгөө туршлагагүй залуучууд ингээд тэр чигээрээ ажил авахд бол айгүй хэцүү болчиход байна гэсэн. Хөдөлмөрийн зах зээл дээр бүр сүрэл авчрах шахаж шүү дээ тий. Тэгээд энэ маягаараа явбал мэдээж чинь бол айгүй том би юу болохыг хэлж мэдэхгүй байна. Гэтэл тэр чинь хүн ажил хийж ээж, орлого олж ээж ингэж эдийн засаг cycled орох хэрэгтэй болохоос биш тэнд хүмүүс ажилгүй байхад чинь бид нар яаж эдийн засгийг явуулах вэ? Тэгэхээр энийг бол мэдээж нөгөө нэг таны хэлснээр хормор өөрчлөгдөж байгаа. Яг юу болно гэдгийг бол би хэлж мэдэхгүй. Гэхдээ ерөнхийдөө энэ бол нэгдүгээр компаниудыг битгий хэд их автоматжуулалт хэрэглээч гэсэн юм юу гарсан. Энэ нь бол хөдөлмөрийн зах зээл дээр залуу боловсон хүчнүүд маш сөргөөр нөлөөлж байна. Тэгээд хүний оюун ухаан, зүрх сэтгэл тархийг бол энийг бол тийм солигдох бол боломж байхгүй. Харин яаж энэ эдгээр өгөгдлүүдийг сайн хэрэглэж болох вэ? Тэгээд мэдээж нөгөө нэг AI дээр хамгийн том юм ethics, ёс зүйтэй ухаалаг хэрэглэхээс илүүгээр хамгийн түрүүнд ёс зүйтэй AI хэрэглэе гэж юу юм бэ гэдэг дээр л бүр маш их анхаарал хандуулах хэрэгтэй. Хүн дээр ч гэсэн яг адилхан тий. Хүний ертөнцөд ч гэсэн. Яг үүнтэй холбоотой яхад нөгөө түрүү нэг хоёлаа тууз засаг л гээл гол нөгөө асуудлуудын суурь шалтгаануудыг дурдаад тэгээд яаж одоо сайжруулах вэ гаргалгааны бүтэц соёл те системийг бий болгохоо гэж тайллаа шүү дээ те. Тэгтээ явж бүх юм тэгэл хүнтэй л холбогдсон тийм үү? Тэр систем дотор чинь тэр тузыг чи хүмүүс бүрдүүлнэ. Ялангуяа юм өндөр чадвартай, ёс зүйтэй, хариуцлагатай, сэтгэлтэй хүмүүс маань өөрөө угаасаа өндөр бүтэмж гаргах нь ойлгомжтой байдаг. Гэхдээ манай одоогийн угсрагдсан систем дунд яг тэр хүмүүс нь одоо амжилттай ажиллах нь бүх хил баг эсрэгээрээ байгаад байна л да тий. Тэгэнгүүт энэ нь явж ингээ айгүй олон хүмүүстэй яриа л ингээ солилцоол санаа солилцоол нэвтрүүлгээ явж боловсролын системтэй холбогдчихдаг. Суурьасаа эхлээд тий тэр этик гэдгийг ингээ заагаад тий хүмүүжил төлөвшил гэдэг зүйл айгүй чухал юм байна гэд. Тэгээд одоо мерит гэдэг зарчмын сүүлийн үед айгүй их ярьдаг болчтой тий. Хуучин зөвхөн төрийн байгууллагад ярьдаг ус одоо хувийн хвшил хөтөл ингээ ярьдаг болсон. Тэгэхээр та боловсролын салбарт ажиллаж байгаа хүн Английн Их Британий боловсролын системийн онцлог болон давуу тал нь яг юундаа байна? Яаж одоо тэр merit based одоо системийг тий одоо тэр бодлогыг бүр ингээд систем соёл болтлоо энэ компаниуд хөгжүүлж чадсан. Монгол яг энэ араас нь явхад бас дахиад юу дутуу байна? Хин ямар үйлдэл хийх ёстой юм? За гоё асуулт байна. Английн боловсролын систем бол угаасаа
Английн боловсрол бол брэнд шүү дээ тийм ээ. Ингээд угаасаа брэнд British Education гэдэг гарсан байгаа, Cambridge стандарт ч гэдэг юм уу, Oxford Cambridge гэдэг. За тэрний хамгийн том олон зүйл байгаа. Эхнийх нь бол нэгдүгээр маш чанга шалгууртай. Англид хувийн их сургууль гэж ер нь баг байх боломжгүй. Бүх одоо байгаа сургуулиуд нь бол улсынх байдаг. Тэгээд тэр нь өөрөөр хэлбэл яг улсаас нь ингээд маш сайн хяналт өгдөг гэсэн үг. Тэгээд сургуулиуд нь мэдээж 200 тийм 1800 тэгээд бүр ирснээс ихсүүлэл тийм 1300 гэдээ явдаг. Бүр тэр үеийнхэн юг анхаарад энэ дээр бас би нэг сонирхолтой юм хэлэхэд оюутнууд маань нөгөө BA honors гэж ярьдаг. Тэгээ Bachelor of Honors гэдэг нөгөө юу хаалтан дотор honors гэдэг. Гэхдээ тэрийг яг ямар учиртай болдгийг гэдгийг мэддэггүй. Тэр нь ямар учиртай вэ гэхээр мэдээж эрт үедээ анх бол зөвхөн нөгөө язгууртнууд сурах боломжтой байсан. Тэгээд тэрийг зэрэг гэж юм авдаг. Тэгээд тэр бакалаврын юм уу магистрийн зэрэг авахын тулд бид нар нөгөө нэг диссертац бичдэг. Тэгэхээр тэр диссертацаа бичээд өөрөөр хэлбэл эрдмийн зэрэг хамгаалж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгээд тэрийг би өөрөө бичсэн шүү, би судалгаа хийсэн шүү, I own this тий би нэг би бүтээсэн шүү гэдэг учраас гэсэн утгаараа honor би нэг claim хийх хэрэгтэй гэсэн үг байхгүй юу? Тийм болохоор тэгээд тэрийг одоо юу гэдгийг thesis дээр дипломын ажил дээр унсан оюутнууд бол BA гэсэн тэгээд маркетинг гэж төгсдөг. Яг тэрийг амжилттай хамгаалсан оюутнууд бол BA honors гэдэг тэр honorary хүндэтгсэн тэр зэрэгээ авдаг. Энэ бол бас нэг юу нэ энэ бол яг бүр дээр үеэсээ тий энийг бол яг хадгалж үлдсэн. Тэгээ гурав дахь бас нэг хамгийн том юм нь merit based. Тэрийг яадаг вэ гэхээр тийм blind selection буюу бүх оюутнуудын admission болохоор тэр хүний овог нэр зүс тий хаанахаас apply хийж байгаа тэр мөр нь бол ерөөмөрч хамаагүйгээр бүх юм 100% random байдлаар шигшигддэг. Тэгээ бүр сүүлийн шат хүртлээ. Тэгэн гэснийхаа дараа харин тэр яг өнөөдөр тэр одоо ямар даргийнхын явж байнд бол ямар ч эрэгтэй эмэгтэй те одоо юу гэдгийг зарим нь тий хөгшин залуу Африкийнх те хөгшин залуу гэснээс миний хамгийн настай оюутан 72-тэй эмээ байсан. Тэгээ би нэлээдэн доктор оюутнууд төгсгсөн л дээ. Тэгээд тэр ихтэй эмээ бол надад тэр бакалавр төгссөн. Мөрөөдөл нээсэн. Тэгээд хамгийн бас гоё нь яг ач охинтойгоо хамт graduation ceremony хийсэн. Тэр бол аюу гоё. Сайн юм ээ төгсдөө. Ямар гоё юм те. Аюу гоё юм гэдэг. За тэгээд тэр merit based system байна. Тэгээд тэрэн дээр яг үнэхээр яг хүн чадвараар өөрийнхөө чадлаар энийг бол би бол яг өөрийнхөө биеэрээ мэдэрсэн байхгүй юу. Яг тэгэхээр чи би юугаар ямар ч татлаа идэлгээ бол тэнд байхгүй шүү дээ. Тэгээд тэндээ англи хэл сураагүй оюутан хацсан. Тэгээд оюут сургуулийнхаа номын санд цагийн хуваар тий volunteering сайн дураараа ажиллаж байгаа. Тэгээд багшийн туслах хийгээд анх 25 настайдаа би анх хичээл зааж эхэлсэн байхгүй юу. Тэнд ингээл салганж байгаа шүү дээ. Тэр шин дан англи оюутнууд миний одоо ядаж акцент юу вэ те гэдгээс ахгүйд бол би айгүй их сандарч байсан. Тэгэхэд чи ингээд чаднаа те энэ дэр чи тэр хаа байсан Монголынх байна уу чи дөнгөж 20 их настай байна уу тэр мэр хамаагүйгээр биш чи тэртээ тэргүүг нь сурцсан чи одоо чадчихвэл хий гэдэг тэр merit based гэдэг юм бол би яг үнэхээр өөрөө биеэрээ мэдэрсэн хүн учраас энэ дэр ямар ч танилтал татлаад дэлгээгүйгээр өөрөө apply хийгээл ажилдаа ороод тэгээд тушаал төвшөөд ч юм уу явцсан. Тэгээд 10,000 багшаас шилдэгэн болоод болж байна. За яг наад асуулттай холбоотой бас нэг жоохон controversial гэх юм уу эсрэг тесрэг бас асуумаар байна л да. За Меритийг аюул сайн ойлгож байна те. Өөрийнхөө одоо мэдлэг чадвар, туршлага одоо юу гэдэг сэтгэл зүрх хариуцлага ёс зүйдэрээ суурлаад ингээд өсөж дэвжих боломжийг одоо эдлэх те зүйл. Тэнгүүт сүүлийн таны судалгааны бас чиглэл дээр ч ингэ байгаад байгаа шүү дээ. Gender inequality вэ, gender эрхтгш байдал. За өшөөчин яг энэ хүнтэй холбоотой те нас хүүс болон бусад зүйлтэй холбоотой ингээд соёл гэдэг ингээд яхахлаар дээрэс нь одоо аюул олон бас хөтөлбөр ажлын байр хүртэл олон улсын ажлын байрууд хүртэл Африкийн орн баахан бол давуу тал те эмхтэй байвал одоо баг шууд эхний шатны шалгуурыг даванч гэдэг юм уу те за мэдээж янз бүрийн нөгөө биеийн онцлог хөгжлийн бэрхшээл ухсаа үндэстэн гэл аюулхан заадаг болчлоо л доо тэнгүүт энэ нь нөгөө талаасаа за одоо аюул олон хүмүүс ууралж магадгүй хаалтан дотор хэлэхээр энэ нөгөө талаасаа ялгарлан гадуурхалт юм биш үү те яг түрүүний хэлдгээр blind буюу те хэн байгааг нь үл мэдэх байдлаар шалгалтын материалууд эсэйг нь уншаад шийдвэр оруулах ингээ яг гоё английн гоё жишээ
түүхэн ингээд амжилтын түүхэн шүү дээ. Тэнгүүд чи ийм ч байх хэвээр гэхээр эн чи өөрөө нэг боломжийн уг нь бол яг ойлгож ин л да. Тэр одоо боломж арай муу хүмүүстэй таараа хүмүүст авч чадахгүй байгаа тэгш бус байгаа хүмүүст боломжийг түгэх гэдэг. Гэхдээ эн чинь бас нэг тодорхой хэмжээний хэмжээ хязгаартай баланстай байхгүй бол эргээд яг нөгөө нэг мэритээр явж чадах хүмүүсийн боломжийг бүр хаалгыг нь хаагаад байгаа юм шүү дээ. Энэ дээр бас менежментийн онол дээр сүүлийн ийм маргаан дебейт мэтгэлцэн үүсэж байна. Энэ дээр таны бодлого ямар байна? Сүүлийн үед биш. Ер нь бол сүүлийн бараг 10 жил яг энэ дээр дебейт гарцсан. Яг онол дээр бол тий ингээд хитрхи ингээд нөгөө нэг хүмүүсийг ингээд хайрцаглаад байх тусмаа ингэж хайрцагнал хийгээд байгаа шүү дээ тий. Би одоо эмэгтэй байна, багш байна, ээж байна гэдэг юм уу ингээд эсвэл одоо юу гэдгийг Аз гаралтай байна. Ингээд байх тусмаа нөгөө хүмүүс чинь ингээд segregated болчдөг. Салангад болчихж байгаа байхгүй. Түүнээс ч тэр одоо тэр нэгдсэн гэдэг юм маань байхгүй ч гэсэн. Тэгэхээр энэ чинь харин илүү тэр equality гэдэг юм аа backfired болоод байгаа юм шүү гэдэг ийм онол бол айгу гараад ирсэн тийм debate болж байгаа. Энэний орностой нөгөө зөвхөн merit based байдаг юм аа гэд маш олон компаниуд одоо энийг яг ингээд ийм дүрмээ болгоод явж байна. Заавал эрэгтэй эмэгтэй гэд байхгүйгээр ер нь одоо тийм яг тэр бас нөгөө талаар мэдээж аргумент нь чинь ингээд нөгөө нэг илүү хүмүүсийг тийм disadvantaged background-ыг support хийж байгаа гэдэг яг энэ дэр бас аль нь байна л да. Энийг тэгэхээр тэр balance тэгээд merit гэдэг бол ер нь тэр зарчим гэдэг бол нэлээд тэрлэг одоо явж байгаа. Тэгвэл merit тал нь илүү. Тийм, merit тал нь бол илүү ингээд явагдаж байгаа гэсэн. Би бас энэ нөгөө хэлэхэд заримдаа ингээд эрэгтэй гэдгээрээ ялгалан гадуур халтанд одоо тий орж исэн орох гээд байгаа тийм мэдрэмжүүдийг бас сүүлийн бас зарим нэг юунаас авдуулчихад байгаа байхгүй. Тэр нь аюу тухгүй одоо мэдрэмжийг авч байгаа тий яг түрүүний хэлдгээр ингээд хэн байхаас үл хамааран тий энэ боломж нь бүгдэд нээлттэй байдаг. Гэхдээ нөгөө талаасаа тэр юуг аягүй сайн ойлгож байна те нийгмийн одоо бас тийм цөөн өгч гэдэг юм уу эмзэг бүлгийнхэн тодорхой хэмжээний бас боломж олох хаалга нээлттэй байгаа ойлгож. Гэхдээ зөв тэнцвэр гэдэг аюул чухал байгаа тийм. Зөв тэнцвэр гэдгийг яаж хийх вэ гэхээр энэ дахиад боловсролын асуудалтай яригдана, нийгмийн асуудалтай яригдана. Үнэхээр бид нар анханасаа нэг гараанаас эхэлсэн нэг боловсролын системтэй тий ингээд нийгмийн байдал ч гэсэн ижилхэн болвол тэн дээр чинь бол merit бол ярих хэрэгтэй байхгүй юу? Түүнээс биш ингээд бүр ингээд үнэхээр боловсролын систем нь одоо ингээд бүр юм газар тэнгэр шиг болсон газар тэр бол хэрэгжиж чадахгүй. Тэгээд би түрүүний асуултыг чинь нэг хариултыг нэг дутуу өгсөн. Ягаад гэхээр нөгөө монголчууд тэр монгол компаниуд юу хийх ёстой вэ? Merit based гэдэг дээр Монгол маш тэр одоо нөгөө албан бус харилцаанд суурилсан ер нь бүх зүйл нь албан бус харилцаанд суурилдаг тий. Нутгийн зөвлөл гэдэг юм уу, ангийнхан гэдэг юм уу, ингээл танил талж гэдэг юм уу, ингээд энэ ч бол нэг талаараа бол аюу том racism байхгүй юу? Гадны хүн орж ирээд чадлаараа ажиллая гэдэг нэгээс хүлээж авах эрүүл орчин. Тэр community руу орж чадахгүй шүү дээ ягаад ч тийм. Тэгэхээр чин энэ рүү орохын тулд би яах вэ гэдэг дээр тэгэхээр тэр харилцаа эхлээд байхгүй болохгүй маа гэхэд ядаж багасч ээж эхлээд тэгээд би түрүүн хамгийн анх түрүү хэлжсэн бид нар эхлээд өөрсдөө судлах хэрэгтэй. Бид нар одоо юун дээрээ яг нөгөө нэг алаад байгаа гэдэг шиг тийм. Эсвэл одоо нөгөө юун дээрээ ингээд болохгүй байгаа гэдгийг гадны юм ингээд тухшуураад дагаад байх хаас илүүгээр эхлээд бид нар өөрсдөө юун болох вэ гэдгийг судлах хэрэгтэй. Энэ нөгөө талаараа жоохон controversial санагдаж магадгүй гэхдээ аюу тум миний criticism нь бол юу байхгүй юу? За төрийн байгууллагууд руу хандах гэдэг юм л да. Маш олон хүмүүс туршлага судлал яваад байдаг. Тэр одоо хизээ бодит байдал болоод тэр нь хэрэгжээд тэрэн дээр үр дүн болсон policy гарч ирээд тэ бодит үр дүн болох гэдэг. Түүнээс биш одоо бид нар бол яг туршлага судалгаараа болвол маш их туршлага судалж байна шүү дээ. Солонгосын тематиктэй шин 70-80-аад очсон гэдэг байгаа шүү дээ. Тэгээд захирлууд нь бүр эсвэл дуурлаад энэ стандарт ямар дуустдаг. Англи дээр ч гэсэн team case-үүд байдаг байхгүй юу тий. Ингээл өвгөн том арга хэмжээ болдог. Тэгээл за яг бодиттой өөртөө нь юу болоод байгаа вэ гэдэг ингээд яхаар яг тийм гардаггүй ч юм уу тий. Тийм нэг залгамжинд энэ continuity гэдэг үргэлжилсэн юм. Тэр нь яг эргээгээл нөгөө нэг системтэй холбогдсон л доо. Мэрит биш хүмүүстэй суйрлал дахиад боловсролын системтэйгээ холбогдоод байна тий. Систем гэдэг дээр л ирээд холбогдсон. Юун дээр миний дараагийн асуулт та нар Монголтой холбоотой их судалгааны ажлаа хийж байгаа гэдгсэн шүү дээ тий. Тэгээ сая ингээд нөгөө нутгийн зөвлөм үйлгээд элсэнтэй холбоотойгоор би сая нэр төгссөнийхөө сургууль төгснө 20 жилийн хойд нь очсон шүү дээ. Зөвцснөө буруутсан. Миний асуулт монголчуудыг юу хамгийн ихээр нэгтгэж эсвэргээрээ юу хамгийн ихээр ингэ сегрегейт буюу ингэ салгаж хооронд нь талцуулаад байх шүү.
За монголчуудыг гэлтгүү одоо энэ бас нэг монголчуудын нэг багийн ажиллагаа гэдэгтэй бас холбоотой багаар ажиллаж чаддаггүй гэх хүмүүс өөрснийгөө баг тодорхойлсон байдаг. Би энэ дээр бол албан ёсны хариулт хэлэх боломжгүй. Яагаад тэгэхээр энэ дээр хийсэн одоо би тийм нэг сэхрэг судалгаа уншиж үзээгүй. Тийм судалгаа байвал уншихад айгүй тийм баяртай уншина. Яг албан ёсоор яг ингээд team work гэдэг юмыг судалгаа хийгээд монголчууд яг яадаг юм гэдэг юм дээр бол тийм албан ёсны судалгаа бол гараагүй байхгүй. Заавал монголчууд гэлгүүгээр ингээд ер нь ерөнхийдөө харахад хүмүүсийг тийм нэгдмэл зориг алсын хараа гэдэг зүйл нэгтгэдэг. Хаашаа явах гэдэг юм юу нь болох гэдэг ер нь юм нэг ямар нэг юм тодорхой байх тусмаа хүмүүст айгүй тийм яг албан ажил дээр ч гэсэн тодорхой байх тусмаа хүнд айгүй энерги баг зарцуулагдана яг хийх ёстой юм а мэднэ те. Тэгээд тодорхойгүй байх тусмаа тэр чинь улам ингээд талцаад албан бос харилцаар ороод ингээд яагаад гэдэг болов гэж би ажигладаг. За миний саяны үн дээр болохоор нэгтгэдэг зүйл нь зориг байх шүү дээ. Зориг алсын хараа байх. Нэгтгэж чадахгүй байгаа талцуулдаг зүйл нь юу вэ? Одоо энэ нь тодорхойгүй байдлаасаа болоод те нэг сар байж чадахгүй. Тий, тодорхойгүй болохоор л тэгэл ингээд нэг талд жоохон фракц үүсдэг ч юм уу ингээд дахиад нутгийнхан ч гэдэг юм уу ингээд ангийнхан ч гэдэг юм уу цуг явж чадахгүй те. Тий, тийм ойлголоо. За нэвтрүүлгийн маань цаг дуусах болж байгаа маань би тэгээ өөрийнхөө зүгээс сүүлийн бас асуултаа тавья. Хоёлаа нэвтрүүлгийнхаа сүүлийн агс нэг Английн боловсролын системийн онцлог, давуу тал, мерит, те засаглал, хариуцлага, ёс зүй аюул чухал зүйлүүдийг ярьлаа. Тэгэхээр монголчууд сүүлийн үед бас брэнд болсон англи улс руу боловсролоор брэнд болсон англи улс руу явж сурахыг аюул их хүсдэг, мөрөөддөг болсон. Аюул олон бас тэтгэлэг хөтөлбөрөө ч гэсэн нэг үед зарлагддаг болчлоо л доо. Тэгэхээр магадгүй дөнгөж 12 дугаар анги энэ жил төгсөөд те англиг зориод бакалавра хийх гэж байгаа. За бакалавра Монголдо төгсчөөд магадгүй 3-4 жил ажилдаа англиг зориод магистра хийх гэж байгаа. Адванс төвшин доктора хийх гэж байгаа хүмүүс та хамгийн түрүүнд юг зөвлөх вэ? Юг анхаараарай гэж хэлэхээр байна. Дээрээс нь мэдээж англи өөрөө өртөг өндөртэй бас учраас ихэнх хүмүүс нөгөө тэтгэлэг те авахын төлөө ингэж ажилтдаг. Тэгэхээр тэтгэлэг авах. Одоо та өөрөө MBA хариуцсан одоо тэтгэлэг энэ хариуцдаг гэсэн шүү дээ те. Тэгэхээр тэтгэлэг одоо авах хамгийн минимум шалгуур гэх юм уу те ямар зүйлийг хангаж бид нэр манай энэ Монгол залуучуудыг гэж өөрийгөө бэлтгэх хэрэгтэй юм бол энэ дээр та нэг зөвлөгөө өгөөч. Энийг бас аягүй олон сонирхож байгаа зэрэгсний. За энэ ч бас л том сэдв байна л да. Нэг зүйл анхаарсан гэхээр мэдээж ийшээ тийшээ явахад бол хэл чухал. Тэгээ би одоо ингээд ирээд ингээд анзаараад зүгээр ингээд хүмүүстэй те таксин дотор чинь яриад явж байхад манай хөдөлсөй аюу мундаг англи хэлтэй гэж ярьж байгаа байхгүй юу. Тэгэхээр миний хамгийн түрүүнд бодож байгаа юм гэхээр манайхан нөгөө юуны ярианы англи хэл, бичгийн англи хэл гэдгийг ойлгохгүй байна. Түүнээс биш одоо зүгээр нэг зурагт сураад, тэ зурагт үзээд YouTube-ээс сурсан англи хэл бол тэр бол бичгийн биш шүү. Нэгдүгээрт тэр бичгийн хэлтэй. Тэгээд нөгөө суралцах чадвар гэж юм байна. Ном унших. Одоо энийг бол зөвхөн одоо нөгөө залуу хүмүүс ч гэлгүй настай хүмүүс ч гэсэн одоо ер нь уншихаа байцсан байна. Ерөөсөө ном унших хэрэгтэй. Тэгээд энэ бол бүр тэгээд уншснаа ойлгох. Тэгээд гурав дахь бас нэг аягүй том бол нөгөө нэг судалгааны чадвар байдаг. Дахиад нөгөө нэг эргцүүлэх, логик стилгээд те анализис хийх те. Тэгээд судалгааны арга зүй гэдэг хичээлүүд бол англид дунд сургуульд ордог. Тэгээд ингээ хүүхдүүдээр прожект хийлгээ явчихдаг байхгүй юу. Тэгэхээр Монголын яг дунд сургууль миний үед л байгаагүй тэр одоо байдаг ч юм уу. Гэхдээ хэрнээ Монголд бакалавр төгссөн хүүхдүүд аягүй сул байдаг байхгүй юу. Тэгэхээр тэр чадварууд байхгүй. Тэр бол ерөөсөө үндсэн суурь чадвар. Яагаад гэвэл энэ чинь академик судалгаа хийх гэж л очиж байгаа болохоос биш. Тэн дээр бол зүгээр нэг одоо юу гэдэг инженер юм сурах ч гэдэг юм уу. Тэнд багш юм заана гэсэн ойлголт ер нь бараг байдаггүй. Багш ер нь дандаа хөтлүүлдэг. Тэгэл зөвхөн нэг семинар дээр гэтэл 3-4 артикл те өгүүлбэрүүд уншиж ирээ тэрийгээ summarize хийгээд шууд debate хийгсэн ингээд даалгавруудтай явчихдаг байхгүй. Тэгэхээр тэрийгээ анхан шатны мэдгэдэггүй залуучууд бол тэгэл очиод ер нь хэцүүд нь л те. Тэгэхээр тэр гурван зүйлээ тэр одоо сураад байгаа YouTube-ийн ч юм уу зүгээр киноны сабтайтл уншиж байгаа чинь хэл биш шүү. Хэлний чадвар биш. Тэгээд ном уншаад уншснаа summarize дүгнэх юмд маш сайн суралцаарай. Тэгээд дараа нөгөө судалгааны суурь чадварууд энэ бол зүгээр critical thinking тэргээ summarize хийх өөрийнхөө нөгөө argument бий болгох те академик хэлбэрээр хэрүүлэх гэсэн үг шүү дээ тэр чинь те тэгээд тэрийг маш сайн хэрүүлээдэг болох хэрэгтэй. Тэтгэлэг авахад та одоо жишээ нь хүмүүст тэтгэлэг өгөхдөө ямар зүйлийг онцолж үзчихэж
шийдвэр гаргадаг вэ? За би сүүлийн 3 жилд бол докторт 3 оюутан яг тэтгэлэг өгч өөр дээрээ яасан. Тэгээ би тэрийг яг нэг өөрийнхөө LinkedIn тэрээр зарласан. Тэгээд бас Монголоос оюутан ирвэл гоё юм даа гэж бодож байсан. Гэхдээ Монголоос оюут хандаагүй. Тэгээд за тэрэн дээр хамгийн гол нь мэдээж нэг судалгаа. Дахиад нэг судалгаа яригдчих байгаа байхгүй юу? Би ийм чиглэлээр оюутан авч удирдах хүсэлтэй байна. Гингүүт чинь тэгэл нөгөө хамгийн түрүүнд ямар одоо чиглэлээр судалгаа хийх гэж байгаа, ямар асуудлыг resolve болгох гэж байгаа юм те. Дахиад нөгөө нэг магистр ялангуяа докторийн төвшөнд бол эн чинь шин зүйл бүтээх гэж байгаа, асуудал тайлбарлах гэж байгаа учраас биш шин юм сурах гайгүй байхгүй юу. Тэгэхээр энэ бас дахиад айгүй чухал. Тэгэхээр хамгийн том зөвлөгөө бол сониуч байгаарэ тий. Never lose your curiosity. Тэгээд сониуч бай. Одоо Монгол бол айгүй одоо судалгаа хийх хүнд бол бүр ингээд gold mining байхгүй юу. Айгүй уурхай. Өчнөө асуудал байна. Энэ олон асуудлуудыг яаж шийдэх вэ гэдэг юм уу тий. Тэгэхээр бидэн сая хэлжсэн ч хоёлаа монголчууд багаар ажиллах чадвартай юм уу? Энд дээр судалгаа хийлдээ. Энэ айгуугай судалгаа тий. Энд дээр судалгаа хий. Монгол яагаад энэ албан бус харилцаагаар яваад байгаа энийг яаж өөрчлөх вэ? Дахиад нэг судалгааны сэдв гэл ингээл гарч ирж байгаа байхгүй юу? Энэгээр дараа жилийн хөтөлбөрөөр зарлцдаг. Би аплай хий. Доктор. Бизнес хоёулаа хөтөлбөрийнхаа талаар нэг. Оо тийм шүү дээ. Тийм. Саран заяа доктор бас бит хоёр яриад яг саяны энэ Британий брэнд болсон боловсролын системээс юуг нь Монголдо те ялангуяа хувийн хвшилд авчирч болох уу гэд судлаад явж байгаа. Тэгээ үүний нэг нь болохоор ажлын байран дээрээ гараад өнөөдрийг хүртэл өстой нөгөө дээр үе 8 хийжээс авахд өнөөдрийг хүртэл том компани захирал болцсон дундчдны менежерүүд маань энэ хугацаанд өстой өдөр шөнөгүй ажилдаг. Ажилсан тий өөртөө хөрөнгө оруулах, өөрийгөө хөгжүүлэх ямар ч цаг байгаагүй, боломжч байгаагүй. Одоо эргээд нөгөө цаг үетэйг нийцүүлэх ёстой ойлгоцсон өөртөө. Гэхдээ тэдэрт бол ингээл 4 жил, 2 жил судалгааны ажил хийгээл тий академиар хэрэлдэх одоо ямар ч шаардлага байхгүй. Яг сүүлийн юу болоод байгаа мэдрээд өөрийнхөө байгууллагуудаар аплай хийж тий хэрэгжүүлэх тэр бизнесийн практикууд айгүй хэрэгтэй байгаа. Тэгэхээр энэ богино хугацааны ийм сургалтын хөтөлбөр гээд танаа сургалтаа яриад ингэ явж байгаа. Энэ хөтөлбөрийн та бас хөтөлбөрөөс яг юу хүлээж ийн? Монголчуудтай хандаад, ялангуяа хувийн хвшлийнхандаа хандаад те яагаад оролцох ёстой гэдэг одоо 2-3 тийм шалтгааны тайлбарлыг бол юу хамгийн төвд хэлэхээр байна. За их баярлалаа. Энэ тийм маш чухал да. Яг таны хэлсэн шиг ямар ч зав зай байхгүй тий. Тэгээ үнэхээр боломжж байгаагүй одоо тэгээд үнэхээр тархиа цэнэглээд ч юм уу арга барилаа өөрчлөхгүй бол одоо хоцрогдож эхэлнэ. Зарим ийм тохиолдол яадаг вэ гэхээр компани хамгийн том саад нь захирал нь өөрөө болдог. Эзэн нь өөрөө болчдөг байхгүй юу? Хамгийн том нөгөө бул хар чулуунд. Тэгэхээр бул хар чулуу болохгүй тулд өөрсдөө цэнэглэе, хандлага өөрчлөе, суралцъя, юм сонсъё. Тэгээд юм суралцах сонсохоос эхэлдэг. Тэгэхээр яг ямар чиглэлээр одоо юу гэдгийг хэрэгтэй байгаа гэдгийг бас яг одоо дэлхийд хамгийн сүүлд одоо юу болоод байгаа гэдэг юм apply юм трендүүдийг гэхдээ яг нөгөө компаниудын кейсүүдтэй ийм учраас энэ компаниуд ийм стратегиэр одоо яваад байгаамаа гэдэг ч юм уу. Тэрийг тэгээд дараагийнх нь болохоор энийг би одоо шууд маргаашнаас эхлүүлээд яаж apply хийж болох вэ гэдэг ийм зүйл дээр бас суралцах одоо тийм нөгөө кейсүүд дээр ажиллах тийм ажиллаж болдог. Тэгэхээр ямар ч юм дээр нөгөө return on investment гэж байдаг шүү дээ. Хөрөнгө оруулсан бол тэгээд эргээд өгөөж авах хэрэгтэй. Тэгээд ямар ч үсэн тэрийг боловсролтой оруулсан хөрөнгө оруулалтад дандаа урт хугацаанд бүр хамгийн том хөрөнгө оруулалтад өөжтэй хамгийн хөгөөжтэй хөрөнгө оруулалт гэдэг. Тэгэхээр бит хоёр бас яг энэ талаар ярилцаад юунда манай сургуультай хамтраад тэгээд энэ бизнесийн захирлуудтай өдөртөх төвшний хүмүүстэй ийм богино хугацааны яг сургалтуудыг оруулъя гэдэг юм яриадаад одоо ер нь баг зөвшөөрөгдөж явж байгаа шүү дээ тий. Тэгээд яг тэрнээс бүр цаашлаад энэ бол яг нөгөө яг манай сургуулийн London South Bank сургуулийн бизнесийн сургуулийн хөтөлбөрөөр явагдана гэсэн үг богино хэмжээний. Тэгээ бүр цаашдаа гүнзгийрх юм бол Англи Institute of Directors буюу үндсэн гүйцэтгэх захирлуудын институт гэж байдаг. Энэ бол бүр маш олон 100 жилийн түүхтэй. Тэгээд энэ дээр бол бүр тийм chartered мэрэгчсэн захирал гэсэн юм боловсрал одоо тийм олгодог, qualification олгодог. Одоо мэрэгсэн нэгтлэн бодогч гэдэг шиг мэрэгсэн захирал. Мэрэгсэн захирлын одоо тэр qualification нь бол яг юуны Шотландын системээр докторийн боловсралтай дүүцдэг. Тийм бас тийм боломжууд ч бас байдаг л да. Амжилттай яваад эхлэх юм бол тийшээгээ хамтарч ажиллах боломжууд ч байдаг юм тийм үү?
За баярлалаа. Тэгээд удахгүй энэ хөтөлбөр маань эцлэгдээд хариу гараад баталгаажгаар та бүхэндээ жиштэй мэдэгдэнэ. Тэгээд сүүлийн асуулт бас заавал асуумар санагдлаа. Боловсрол яриадсэн ч ерөөсөө ядгүй. Ялангуяа одоо өсвөр үеийнхаа дүү нартай зориулаад танаас бас зөвлөгөө амаар байна л да. 10 жилийн сургуулаа төгсөж байгаа хүүхдүүд бол тэдний аав ээжүүдэд ингээ миний үеийнх ингээ айгүй олон юм асуудалтай болж байгаа. Хүүхдээ ямар мэрэгжил эзэмшүүлэх ёстой юм бэ те хүүхдүүд нь ч өөрсдөө мэдэхгүй те аав ээжээ те ямар мэрэгжил эзэмших ёстой эсвэл ямар мэрэгжил эзэм ёсгүй ингээл тэрүүгээр нэг яриа болоод энд тэнд яваад байна л да. Тэгэхээр та бас ингээ ангилтай их сургууль багшилдаг олон жил боловсролын системд ажиллаж байгаа хүний хувьд дөнгөж одоо 12 дугаар ингээ төгсөж байгаа хүүхдүүдэд болон тэдний аав ээж нарт ямар мэрэгжлийг сонгороо гэж зөвлөх байсан бол тэр их сонирн байна. За яг Английн югаар бол хүүхд тэгэл маш сайн тулж ажиллаж ярилцах хэрэгтэй одоо хүүхдийн сонирхол хаашаа байна те үнэхээр одоо passionate юу хиймээр байна тэр айгүй чухал тэгээд хэрвээ тэгэж амжаагүй бол хэрвээ за бүр эхнийхэн туршилтын тулаа биш болчлаа гэхэд чинь дараагийнхын одоо баг байгаа хүүхдүүдтэйгээ ер нь ингээд ажиллаад хахад манайхан хүүхдүүдтэйгээ ерөөсөө ярилцдаггүй анхаарч одоо яг ингээд цаг тулгаж ажилдаггүй ч гэдэм үү те сонсдоггүй чинь бид нар би ч юм уу айгүй ингээд юм 3 настай хүүхэдтэй л дээ. Тэгээд яг л том хүн шиг ярьдаг байхгүй ээж нь тэглээ ингээл ядчил ядарч जैन ч гэдэг юм. Тэгэхээр хүүхдүүдээ мэдгүй хүн чинь тэр талаар зөвлөгөө өгөхөд хэцүү л дээ. Тэгэхээр хамгийн сайн хүүхдээ мэдэх хүн бол та өөрөө, эцэг их нь та өөрөө. Тийм болохоор хүүхдийнхаа сонирхлыг бас их дэмжээрэй. Тэр л хамгийн чухал байх болоо. Тэгээд мэдээч би бол одоо нэг тийм юуны IT-ийн юу болж ин ч гэдэг юм уу эсвэл математик суурьтай тэр бол ирээдүйн төр гэж хэлэхгүй байна. Ер нь бол явж хамгийн чухал юм юу байдаг гэхээр хүний өөрийнх нь эрүүл сэтгэл зүй, эрүүл хандлага тий би өөртөө аз жаргалтай байх ёстой. Тэр л хамгийн том чухал болохоос биш тийм эрүүл сэтгэл зүйтэй, эрүүл хандлагатай цаашдаа гоё мөрөөдөлтэй хүн ямар ч мэрэгжил сонгосон тэр амжилттай хөрвөл явчихна. Тэгээд дээр нь нэмээд resilience тий ямар ч юм ингээд унтсан ч гэсэн унах зүг байхгүй юу? Унтчаад босчдөг. Тэгэхгүй бол ингээл гинт бүгдийг нэг хит хөөргөд тавьчихдаг. Тэгээд нисэж байгаа хүн чинь газар унахтаа гэмтэн штэ. Тэгэхээр ун бос гэсэн унсан ч гэсэн босоод бай гэсэн. Тийм дөрвөн чадварыг тий аз жаргал сэтгэл зүй чанга байна. Тэгээ унаад босох чадвар байна. Тэгээд өөртөө аз жаргалтай байна. Тэгээд зоригтой эсвэл мөрөөдөлтэй. Заавал зориггүй мөрөөдөлтэй. Тийм байхад бол ямар ч мэрэгжил дээр юу ч хийсэн амжилт гаргаад явна. За маш их баярлалаа. Танд би бас өөрөө маш их урам зориг авлаа. Тэгээд нөгөө сэритэйгээ ч гэсэн удахгүй уулзах юм шиг мэдрэмж төрөө явчлаа. Ингээ мөрөдөлтэй яваад байгаа учраас. Тэгээд Солонгос киноны краш тэгээд маш одоо богино хугацаагаар ирээд цаг завгүй үедээ цаг гаргаж миний нэвтрүүлэгт ирж манай үзэгчдэд маш сонирхолтой өгөөжтэй мэдээлэл өгсөн танд маш их баярлалаа. Тэгээд ажил амьдралд хамгийн өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. Танд болон танай ба хамт олонд те тэгээд ингээд нийт үзэж байгаа бүх хүмүүстэй залуучуудаа ер нь бүгдэнд нь маш сайн өөрөөсөө тэгээд тийм гоё аз жаргалтай байгаарай. Тэгээд эрүүл байгаарай. Гол тэгээд биеийн ч гэсэн сэтгэл зүйн хувьд ч гэсэн эрүүл байгаарай гэж хүсэж байна. За баярлалаа. За баярлалаа үзэгчдээ. Манай нэвтрүүлгийн түрээд өндөрлөж байна. Удахгүй уулзтлаа. Түр баяр та.